Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбай хүрэлцээгүй байдаг. Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 75 дугаар байр сууц өмчлөгчдийн холбооны зүгээс нэмж тоглоомын талбай барих гэхээр газар олддоггүй учраас байга цагаа ашиглаж орцныхоо үдэнд тоглоом байрлуулжээ. За үзэгчдээ бид Баянзүрх захын зүүн талд байрлах 75 дугаар байрнаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр тус байр бол нийт 200 гаруй оршин суугчдтай. Нэг айлд хамгийн багадаа нэг хүүхэд гэж тооцох юм бол 200 орчим хүүхэд энд амьдардаг гэсэн үг. Гэтэл одоо тоглоомын талбай байгуулах газар байхгүйгээс одоо сөөх болон оршин суугчдын зүгээс шийдсэн шийдэл нь энэ морин тоглоом болон энд ахмадууд сууж амрах боломжтой юм саналыг байрлуулсан байгаамаа. Гэхдээ бус тотхныг бодвол одоо энэ байр бас чиж тоглоомын талбайтай бүгдээрээ тус тоглоомын талбайг очиж үзье. За байрны дунд байрлах энэ тоглоомын талбай бол одоо гусуур хүүхдүүд ийм суух боломжтой мөн дүүдэн дааж ингээд ердөө 2-3 тоглоомын талбайтай байгааг та бүхэн харж байна. Харин энэ талд бол анхмдууд одоо дасгал хөдлөн хийх боломжтой ийм хэсгийг ингэж тогтжуулсан. Гэхдээ мөн л одоо газар олдохгүйсэн учраас гаражны дээр мөн сөөх болон оршин суугчид хорооны зүгээс төсөв гаргаж энэ асуудлыг шийдсэн гэдгийг хэлж байгаамаа. Чи ер нь ямар тоглоомын талбай тоглох дуртай вэ? Ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Том. Гэтэл Амар олон гүлзүүртэй. Том. Чин тоглоомтой. Жохон байхад тоглоомын талбай байдаг байсан. Тэгээ сүүлд ер нь том болоод ирэхэд нэг тоглоомын талбай нэг баригдаж эхэлсэн. Ер нь тэгээд бид нэрийг байхад ер нь тоглоомын талбай байдаггүй дандаа нэг цул цементэн талбай тэгээ нэг ганц хоёр голсоор л байдаг. Тэгээд дандаа заавал төв тод тийм ер нь нэлээд гэр бүл тэгэл нэлээд хол явж ижил тоглол тэгэл ер нь байхгүй тоглоомын талбай байхгүй. Хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд чөлөөтэй гүүх тийм том талбай, ролик дугуун гэдэг юм уу тиймэрхүү талбайнууд бол ер нь муутай. Яг нэг улсын сургууль цэцэрлэгийн гадна нэг том талбайнуудтай өөр бол одоо байр хотгонуудын гадаа бол тоглоомын талбай гэдэг юм ер нь их муу айгу жижигхэн тийм талбайнууд л байдаг. Манай орц ч гэсэн хүний газар олж хөөсч байгаа байдаг шүү дээ. Орцоор орж гаддаг гэсэн. Тэгээд угаасаа нэг юм чөтгч орон зайд талбай дээр тоглоомын талбай дээр мод харьцсан газар хэд хэдэн болон тохиолд баг зэрэг мод тарих чаяад ногоомой боломж хийх гэж оролдоод энэ таар нэг тийм тоглоомын талбай гэдэг чинь газартай байж тоглоомын талбай ярих үхээс газаргүй байж шийдсэн өгсөж мөрөөдөд нэмэргүй. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 16,000 гаруй иргэнтэй хүн амын нагтаршил өндөр 80 орчим орон сууцны байртай. Гэтэл эдгээр байрны 4/1 буюу ердөө 20 орчим нь тоглоомын талбайтай. Тэр дундаа 2010 оноос хойш баригдсан байрнууд тоглоомын талбай төлөвлөдөггүй, хороо хил ам хийдэгч хүчин мөксдөг гэдгээ учирсан юм. Тэгэхээр газрын асуудал, газрын эзэмшил, өмчлийн асуудал маань өөрөө нийслэл дүүрэг дээр харьяалагддаг учраас бид нар бас хувийн эзэмшлийн газар руу эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар руу шууд өөрсдийнхөө дураар ороод та нар ингэх хэрэгтэй гэдэг байдлаар бол шаардлага тавихад бас нэлээд хүч тутмаг байдаг. Энэ маань яаж байгаа гэхээр бүх юунууд зөвшөөрлүүд маань нийслэлээс гардаг учраас нийслэлээс шаардлага тавиулах шаардлага ер нь маш их үүсдэг гэсэн үг. Барилгын компаниуд анх зураг төсөлтөө тоглоомын талбай төлөвлөдөгч яг ашиглалтанд оруулахдаа эдгээр нь байдаггүй байна. Иргэд ч байр нь ашиглалтанд орж байвал баруун гэх байдлаар хандаж шаардлага тавих нь ховор. Нөгөө талаас улсын комисч зүй ёсоор ажиллаа хийхгүй байгаагийн нэгийнхэн жишээ нь тоглоомын талбайгаар илэрч байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тоглоомын талбай стандартыг баталсан хэдий ч стандартад нийцэх нэмтгийхэл тоглоомын талбай гэж нэрлэх газар хуруу дарна цөөн байна.